Эрхэмсэг ноёд хатагтай нараа. Аим шим биш түүхүүд зурлалын 6 дугаар анги ороход бэлэн боллоо. 6 дугаар анги орж байгаа учраас өнөө шөнө бид муу ёрын бэлэгдэл болох 666 гих тооны талаар ярилцах болно. Та тухлан сууж, таалан сойрох нь. Энэ бол Новембер 1. Зургагийн тоог ярихын өмнө бид 7-гийн тоог ойлгох хэрэгтэй. Учир юу вэ гэвэл Христийн шашинд энхүү өгүүлдэг. Бидний амьдарч байгаа орчлын ертөнцийг бороход 6 өдрийн дотор бүтээгээд 7 дахь өдрөө сайхан амарсан гэдэг. Тийм учраас ажлын 7 өдөр, дэлхийн 7 гайхамшиг, ширээн дээр 7 лай хасаадаг, сайн сайхны бэлэгдэл 7 сүнс оршдог гэх мэт яриануд гарсан юм. Бид бурхад биш хүмүүс учраас 5 өдөр ажиллаад 2 өдөр амардаг. Зарим нэг бурханлаг хүмүүс 6 өдөр ажиллаж 1 өдөр амардаг байх. Тэгэхээр 7-гийн тоо бол бурханлаг тоо, мөн төгс тоо гэж үздэг байх нь. Гэх мэтчлэн тоо болгон өөрийн гэсэн утга учиртай. Тоо болгоны талаар тайлбарлаа тавил энэ ямар математик биш, шууд 6-гийн тоо руу орцгоё. Библийн Апокалипсийн 13 дугаар бүлэг буюу Revolution дээр анх 666 гих тоо гарч байсан бөгөөд тэр Number of the Beast буюу араатай амьтны тоо гэж тодотгон үлдээж. Манай монголчууд ч гэсэн өвсөн дижээлтэй махан дижээлтэй ялгалгүй адгуус гэж нэрлэн хүнтэй амьтанг адилтдаггүй байсанчлан адгуус бол адгуус л байдаг. Тэдэнд хүнтэй адилхан бодож сэтгэх, хайрлаж инрэх ойлголт байхгүй учраас төгс бус орших гэж үздэгтэй холбоотой. Мөн зүтгэр шуламсанд ч бас адгуус амьтантай адилхан хайрлаж инрэх, бодож сэтгэх гэсэн зүйл байхгүй. Энүүгээрээ адгуус зүтгэр нэгэн ижил тоонд буюу 666-д хамаардаг. Еврей үндэстний түүхэнд Нерон гэх нэгэн хаан байсан бөгөөд засаг төрийг удирдах байх хугацаанд Христийн шашинд итгэгчдийг хомроглон устгаж байсан учраас еврей хүмүүсийн хувьд 666 гэдэг бол Нерон хааны бэлэгдэл хэмээн тэмдэглэн үлдээж. 666-г ярьж байгаа бол сатаныг мартаж болохгүй. Сатан гэх нэрний тоон хэлбэрнэ гэж хэлж болно. Сатаныг ихэвчлэн хар ямаатай зөөрлөн газарт орох ертөнцийн эзэн гэж үздэг. Тэгвэл яагаад түүнийг ямаатай зөөрлөдөг талаар маш олон төрлийн таамаг байдаг. Грекийн домогзууд фан гэх нэртэй бурхан гардаг бөгөөд уг бурхан нь эд баялаг хараатай амьтан төлөөлдөг гэж үзэн хар ямаагаар дүрсэлдэг байсан. Хожим Христийн шашин дөнгөж дэлгэрж байхдаа уг бурханы дүр төрхийг сатаны бэлэгдэл болгон өөрчилсөн. Мөн Христийг дагагч нарыг хонтой зөөрлөж харин үл итгэгч нарыг ямаатай зөөрлөдөг хандлагатай ч холбоотой гэж үздэг. Бичлэгээ баяжуулах зорилгоор нүдээс авангаар угаагаад жарлахааргүй сатанизмтай холбоотой нэг анимашны талаар ярьж өгөх гэж байна. Энэхүү анимашн насан туршид зориулан хийгдсэн учраас Христийн шашинтай болон насан туршаагүй хүмүүс үзэх гэж битгий оролдоорой. Битгий хаагаарай гэж хатуу сануулъя. Хэрвээ таны хүүхэд эсвэл дүү нар чинь энэ анимашн үзэж байвал шууд болиулах хэрэгтэй давхар анхааруулж байна. 2014 оны хавар Adult Swim сувгаар Mr. Pickles буюу ноён үргэс тэмэх нэртэй зураг гарч эхэлсэн бөгөөд тус зурлын гол дүрд Border Collie үйлдвэрийн нохой тоглож үргэс тэмэх шиг эсрэглэн үйлдэлүүдийг хийж байгаа талаар гардаг. Courage-г бодох юм бол энэ нохой эсрэг дүрүүдийг цус нүжээр хулгуулах болно. Ямарваа нэгэн кино ч бай, аниме ч бай, анимашн ч бай, гол дүрдээ бид санаа зовдөг шүү дээ. Харин энэ зурлалын туршид та эсрэг дүрүүдээ санаа зовох хандлагыг мэдрэх болно. Old Town хэмээх нэгэн жижигхэн тосгонд Goodman-ы гэр бүл тэжээвэр нохойны хамт амьдарч байгаагаар гарах бөгөөд тэд нохойгоо Mr. Pickles гэж дууддаг. Энэхүү зурлалын туршид үндсэн 6 дүр хамгийн олон анги дээр тавтагдана. Эхний дүр бол Mr. Pickles буюу гэрийн тэжээвэр нохой. Гэмгүй өхөр төмдөр төрхний цаана өөрийнхөө мөн чанарыг сайн нууж чаддаг далд ертөнц буюу илүү нарийн хэрвэл сатантай холбогддог адгуус. Онцлог нь гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн муу зүйл хийдэггүй. Тэр тусмаа Томид. Томи бол Mr. Pickles-ийг хамгийн ихээр хайрладаг айлын ганц хүн. Онцлог нь алхаж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй учраас олон адал явдлын нөхцөл байдлыг Mr. Pickles-ийн зөвлөгөө чиглүүлж гол дүр гэдгийг тодтогон өгдөг маш өөдрөг үзэлтэй цагаахан сэтгэлтэй хүүхэд. Stan Goodman ажилсаг аавын үүргийг, Beverly Goodman гэрийн сайн эзэгтэй дүрийг бүтээн. Харин Grandpa буюу өвөөгийн дүр ганцаараа Mr. Pickles-ийг нэг л биш байгааг анзаардаг бөгөөд бүх зурлалын туршид тэжээвэр нохооныхоо жинхэнэ дүр төрхийг илчлэх гэж оролддог. Энэ дүрийн ачаар тус цуврал тодорхой нэг зорилго чиглэлтэй болсон гэж үздэг. Туслах дүрүүд. Эхнийх нь Шериф буюу цагдаа. Тэрээр маш ухаан муутай цагдаа учраас Mr. Pickles-ийн үйлцэн гинт тэргүүдийг хизээч илрүүлж чадахгүй. Сүүлийн дүр бол Steve. Өвөрмөц бэлгийн чих хандлагатай дээр Mr. Pickles-ийн арын албаны ажилтан хоосон оргих хэсгүүдийг инээд нэмэх үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү зурвалд ямар нэгэн анги онцлохгүй. Учир нь ихэнх хэсэгт садар самун гаж үйлдэлүүд ихээр агуулдаг. Dark comedy жанрын анимашн учраас энэ хүрээ зогсооё. Энэ хүртэл үзсэн танд маш их баярлалаа. Хэрв танд манай бичлэг таалагддаг бол лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. Үүнтэй ижил төстэй контент үзмээр байвал November 1 Telecommunication channel-ыг сонгоорой. Өөр нэг гайхалтай шүн дахин уулзтлаа. Түр баяртай.